За миний эхний танилцуулах ном болохоор дахин бод гэсэн ном байгаа. Адам Грантийн 2021 онд нийлэгдэжсэн ном байгаа. За тэгээ энэ номны гол утга санаа нь болохоор өөртөө хүлээн авч чаддаг хүн болохоор альва зүйлсийн урд нэг алхам урд явж байна гэсэн үг байгаа. За энэ номд энэ ном нь яаж эхэлж байгаа гэхээр 1949 оны 8 сарын 5-ны ойн төмөр байгаа Америкийн нэгдсэн улсын Монтана. За тэгээд энэ ой төмрийг 15 залуу галыг сөнөхөөр ийм 15 гал сөнөгч энэ газар руу онгоцоор нисээд шүхрээр буусан байгаа. За тэгээ энэ 15 залуугийн үүрэг юу байсан бэ гэхээр энэ галтай ойролцоогоор нэг 500 метрийн зайд нүх ухаж галыг саарамжуулж энэ галыг ерөөхдөө унтраах тийм үүрэгтэй тийм ажиллаж байсан. За тэгсэн чинь гинт салхи айгүй хурдтай болъёгээд галын өндөр огцом нэмэгдээд 10 метрт хүрээд за манай 15 залуу болохоор галыг унтраах боломжгүй болсон байгаа. За тэнгууд 15 залуу болохоор амиа аврах хэрэг гараад бүгдээрээ гүйсэн байгаа. За тэгээ энэ 15 залуу дотор манай гол дүрийн залууга Дооч гэдэг нэртэй. За энэ залуу болохоор нөхцөл байдлыг аюу хурдан гардаа аваад аюу хурдан үнэлээд толгой нь аюу хурдан ажиллаад гүйж байхдаа эхний ээлжинд барьж явж ирсэн хүрдс хөрөө цүнх хэрэгслүүдээ бүгдийг хаяад гүйсэн байгаа. За тэгээд нөгөө бусад залуучууд нь болохоор нөгөө паникнд ороод нөгөө энэ өмнө нь нэг гал сөнөгчийн сургуультанд зааж ирсэн сургалтанд энэ зэвсгүүдээр чи амиа аварна гэд ингээд толгоонд нь суулгаад өгсөн байсан болохоор эдгээр болохоор өөртөө зэвсгийг хаяхгүй гүү хурдан айгу удаан болсон байгаа. За тэгээд Дооч гэдэг залуу ингээд гүүгээд энэ яг гүйж явах үед цаг болохоор 5:45 болж байсан. За гүүгээд энэ залуу үнэхээр гүйж амжихгүй юм байна гэдгээ ойлгоод толгой нь айгу хурдан ажиллаад хуурай газар очиод эргэж хараад чөлөнд зураад газар дээр хуурай хувьсан дээр гал хасаж эхэлсэн байна. За энэ яагаад гал хасаасан бэ гэхээр нөгөө нэг гал хасж байгаа газар хүчил төрөгчнө мэдээж багасаад тэгэнгүүт ойн төмөр хүчил төрөгчлөө ороод ирэх юм бол түрүүний нөгөө хурдан хасж ирсэн нөгөө нэг салхиар нөгөө хурдан зөөгдөжсэн гал нь ерөөхдөө сар магчна. За тэгээд Дооч маань чөлөнд зураад эхлэхэд болохоор нөгөө бусад хамт байсан гал сөнөгчдөр нь уурлаад чи галыг галаар унтраа гэж үдгийн чи галын улан нэмээд бидрийг алмаар аа мó чи ерөөхдөө ямар санаатайгаа гэж ерөөхдөө бүгд уурлж гисэн ба. Дооч тэгэхэд өөрийнхөө үзэл бодол дээр бат зогсоод чүдэнзээ зурсаар агаад гал гаргаад тэгээд тодорхой хэмжээний зайд бүжжоод альчуур нь оргоод хамраа дараад доош хараад хөвтцсэн байна. Уулын өөдөө. За тэгээд Дооч гэдэг залуу амьд үлдсэн. За тэгээ бусад хүмүүсүүд нь харамсалтайгаар амиа алдсан байна. За тэгээ амиа алдсан залуучуудын бугуун цагийг ингээд дараа нь ингээд үзэхэд яг 5:56-ад цаг нь зогссон байна. Өөрөөр хэлбэл энэ бүх процесс 10 минутанд л болж өнгөрсөн байгаа даа. За тэгээд энэ залуу шиг ерөнхийдөө нөгөө нэг өөрийгөө энэ нөхцөл байдлаас хэрхэн аварсан талаар бас энэ номнууд дээр ингээд цаашаа үргэлжлүүлээд бас кейсүүд байгаад байгаа. За тэгээд энэ номдэр бас нэг айгүй хөөрхөн бас кейс байсан. Тэр яг 1963 оны 8 сарын 28-нд Америкт нөгөө нэг арьс өнгөний ялгаад хар цагаан арьс рацизм тий. Тэрэн дээр хэрхэн Мартин Лютер бас үг хэлсэн бэ гэдэг. Мартин Лютер нь болохоор ингээд бас ингээд нөгөө нэг өмнө нь болохоор ингээд нөгөө өөрийнхөө нөгөө нэг эндэр дээр гарч үг хэлэх болонгод эргэн тойрны хүмүүсд нь чи тийм үг хэл ийм үг хэлийг л өөрөө ч бал барайл маш олон цагийг би ямар үг хэлвэл ард түмэнд хүрэх вэ гэд ингээд ботсон. Тэгээд битсэн. Тэгээд яг Мартин Лютер өөрөө эндэр дээр гарангууд өөрийнхөө хэлсэн, битсэн, бэлдсэн бүх юм болоод толгой нь ажиллаад ямар тухайд хүмүүст хүрэх вэ гэдэг үг хэлсэн. Өөрийнхөө алдарт үгийг хэлсэн. Би мөрөөдөлтэй гэсэн үг хэлсэн байгаа. За энэ үг нь болохоор нөгөө бусдад маш хүчтэй өрсөн. Ягаад гэвэл энэ үг ерөөхдөө нээлттэй тийм сэтвэр үлдсэн гэх юм уу? Ард түмэнд хүрсэн. Тэр яаж хүмүүс тэр үгнийг цаана ингэж баяжуулж өөрсдөө дүгнэлт өгөөд бид нар ч гэсэн мөрөөдөл байгаа гэсэн нөгөө нэг хүчийг сулгаж өгсөн. Хүсэл эрмэлзлийг. За гэх мэтчлэн энэ номдэр нэмхөр хөөрхөн кейсүүд байгаа. Бас нөгөө нэг Каплан гэдэг нөгөө нэг
тест нөгөө боловсруулдаг алдартай компани тухай хэрхэн тестийг одоо боловсруулж оюутнууд дээр одоо судалгаа хийсэн бэ тий. Оюутнууд нь одоо тестийг бүглэхэд одоо ямар оюутнууд нь тестийг оновчтой бүгэлж ямарууд нь одоо оновчгүй бүгэлсэн талаар бас гой кейсүүд оруулсан билээ. За энэ номны одоо гол санаа нь болохоор одоо зохиолч Адам Грант нь бидэрт одоо номоор одоо юу хүрэх гээд ямар үзэл бодлоо бидэрт одоо харуулахыг зорьсон бэ гэхлээр одоо гол санаа нь болохоор хурдтай энэ одоо өөрчлөгдөж байгаа одоо энэ үед одоо оюун ухааны бус сэтгэхүүн уян хатан одоо нөгөө чанар хамгийн чухал гэдэг одоо ингэж онцолж хэлээд байгаа юм бидэрт. За тэгээ энэ номын гол үндсэн санаанууд болохоор үзэл бодлоо өөрчлөх чадвар бол нөгөө онцгой чадвар гэдгийг бидэрт тайлбарлаад байгаа. За тэгээ хуучирсан одоо үзэл бодлоос нь хурдан салаа ингээд одоо хурдан одоо хөгждөг бай, шинэ эрдэнтэг одоо хөл нийлээ алхаад хурдан одоо хурдан одоо өөрийгөө хөгжүүлээ гэсэн одоо бас үзэл бодлыг бидэрт ингэж хүрхийг зориод байгаа. За бас дээрэс нь одоо нөгөө нэг дахин одоо бид нар ингээд одоо хүн ингэдэм л да альва нэг одоо асуудалд ингэж ингээд тулгархлаар ингээд доктортой явж байгаа тэр хүн ингээд асуудал тулгархлаар ингээд эргэлзээд эхэлдэг байна. Тэнгүүд тэр хүн яадаг гэхээр паникнд орчдөг юм байна. За паникнд оронгуудаа одоо хүний одоо шийдвэр гаргах одоо процесс ингээд шууд унцдаг юм байна. 9 шидийн бодогдол ингээд эргэцүүлэл бодоол гэдэг юм. За тэгэхээр ингээд нөгөө хугацаа маш их алдагдана. За тэгэхээр нөгөө нэг бид одоо их одоо энэ одоо кейс энэ номдэр болохоор ярьсан л юм л да нөгөө бизнесмэнүүд дээр айгууч шаасан байхгүй. Одоо ямар нэгэн одоо шийд гаргах үе дээр хитрхийх бодоод хитрхийх паниктаад ингээд өөрийнхөө байр суурин дээр бат биш байхлаар ингээд дампуурах процесс одоо илүү хамрагддаг гэж энэ ном дээр ерөөхдөө яригдчихжээ. За тэгээ ингээд дахин эргэлзүүлж бодонгууд ингээд хурдан одоо эргэлзүүлж одоо бодох нь одоо илүү их нөгөө нэг оновчтой байдгаа гэдэг одоо ерөөхдөө иймэрхүү графикаар ингэж энэ ном дээр ингэж бидэрт санааг гаргаад байгаа. Одоо миний энэ дээр гаргацсан байгаа график гэсэн. За тэгээд бас одоо энэ ном дээр одоо зохиолч манд бидэрт юу хэлээд байгаа вэ гэхлээр нээлттэй байх нь бас ингээд бидэрт амар өөртөө бас ихтэй байхаас илүү чухал гэдгийг хэлээд байгаа. Өөрийн байр сууриа нөгөө хамгаалахын оронд шинэ өнцгүүдийг альва зүйлд ингэж олж харж тий гэсэн одоо санааг бидэрт хэлээд байгаа. Одоо яаж тайлбарлах юм бэ? Бусадтай ингээд маргаал ингээд хүн чи өөрийнхоороо зүтгээд ингээд байдаг шүү дээ. Тэгэхгүй одоо айгүй хурдан одоо өөр бас гаргалгаа юу вэ? Гарц юу вэ? Магадгүй одоо бидний одоо маргаад байгаа тэр хүнийхээ хэлж байгаа өнцг нь бас нөгөө талаас нь бас ингээд эргцүүлж бодох бид нар ингээд тархиндаа л асар хурдан одоо эргцүүлэн бодох чадвартай байвал бид нар ингэж альва зүйлсийн урд нэг алхам урд байна гэсэн санааг бидэрт хэлээд байна. За тэгээд бас бусадтай бас үр бүтээлтэй одоо маргалт гэх юм одоо мэтгэлцэх нь одоо ялах биш одоо үннийг одоо нэг хайх нь маш чухал шүү гэдгийг хэлээд байгаа юм бас энэ зохиолч маань. За тэгээд бас заавал хүнд байх нэг шаардлагатай болохоор альва зүйлсийг тэгээд ямар нэг юм болоод өнгөрсний дараа тий ингээд заавал ингэж дахин эргцүүлж бодчих. Одоо юу ч бас ингээд бодчих ингэж хоёр талдаа бодчих гэсэн санааг хэлээд байгаа. Энэ болохоор гэр бүлч бай, ажил, хамт олон сургууль одоо юу гэдэг юм бүхэл орчинд ингэж ийм одоо өөртөө соёлыг ингэж суулгах гэж байгаа. Тэр нь одоо аливаа ингээд асуудал ингээд хоёр талдаа дараа нь болсон процессын дараа бодоод тахлаарэ одоо юг бид нар өөртөө тэргээр илүү хөгжинэ. Ягаад гэвэл нөгөө талаасаа ч гэсэн бид нар бас магадгүй ашигтай талыг тий олоод сонсох одоо магадaltaй гэсэн үг байна. За тэгээд бас одоо юу гэх юм бэ? Хүмүүс ятгах одоо жишээ нь ямар нэгэн хүнтэй ингээд одоо контакт үүсгэн штэ. Тэнгүүд хүмүүс юу хийдэг вэ гэхээр хүмүүсийг одоо болж бол ингээд ятгах одоо шүүмжлэх одоо хүн таалагдах гээд ингээд нэг тийм байр суурьтай байгаад идэм байл та. А тэгэнгүүт болохоор манай энэ одоо зохиолч Адам Грант маань бидэрт болохоор болж үлж ийн одоо эрдэмтэн одоо байр суурийг эзэлж гэж ингэж зааж одоо зөвлөд байгаа. За эрдэмтэн гэдэг одоо байр суурь нь юу гэхээр асуулт асуухаас битгий ээж зөвийг хайж аливаа асуудлаас чи болж өгвөл зөвийг харахыг хичээж гол нь чи ямар ч зүйл чи заавал ялах нь чухал биш чи одоо тэр юмнаас
тэр одоо альва контактаас чи одоо өөртөө хэрэгтэй өөрийгөө хөгжүүлэх одоо зүйлийг олж харж ингэж өөрийгөө дараагийн одоо түвшинд одоо дараагийн бас тиймэрхүү кейсд ороход чи илүү одоо оновчтой шийд гаргахад чамд ашигтай байна гэсэн тийм санааг өгөөд байгаамаа энэ зохиолч маань. За дараагийн миний ярих ном болохоор одоо юуны Робин Шармагийн ном байгаа. За энэ болохоор энэ номыг одоо орчуулбал одоо альбом тушаал одоо хэрэм биш цол гуншин одоо удирдахч гэсэн ийм ном байгаа. За энэ номдэр одоо ерөөхдөө юу яригдчих вэ гэхээр ерөөхдөө энгийн нэг нь одоо номын дэлгүүрт ажилладаг нэг залуугийн тухай энэ ном эхэлж байгаа. За тэр залуу болохоор Блейк Дэвис гэдэг нэртэй. За тэгээд тэр номын дэлгүүрт орж ирсэн одоо бизнесмен гэдэг Томи гэдэг нэртэй залуутай танилцаад. За тэгээд тэр Томи гэдэг залуутай ерөөхдөө яриа өрнүүлээд хэрхэн одоо оновчтой одоо бизнесмен болох вэ гэдэг талаар ингээ ярилцдаг. За тэгээд тэр Томи гэдэг бизнесмен ерөөхдөө 4 хүний тухай ингээ ярьдаг ингээд. За тэгээд тэр дотор ингээд тэр 4 хүнийх нь кейс нь янз янз хүн байгаа. За эхнийх нь болохоор Анна гэдэг ингээд ороод уушвал айгуу сонирхолтой юм байна. За тэгээд энэ болохоор энэ номдэр болохоор ерөнхийдөө бол ингээд юу чадварлаг, инновацлог, за маш чухал нь үнэнчтэй тийм одоо байр суурьдаг одоо чи ингээд байнга өөртөө барьжи одоо альбом тушаалын араас битгий одоо хөөцөлдөх нь тийм чухал биш шүү гэсэн тийм санааг одоо агуулсан одоо тийм ярианууд явна энэ хоёр хүний хувьд. За тэгээ үнэнч байдал нь гэхээр одоо тэр хүн одоо өөрийнхөө ур чадварт өөрийнхөө одоо үнэнч гэдэг нь болохоор тайлбарлахдаа ингээд чи ажиллаа ингээ өөр амар үнэнч хийгээд өөрийнхөө ур чадварт илүү батгахтнаа одоо өөрөө чи ингээд одоо жишээ татсан та чи ингээд хажуудаа байгаа мэдхгүй ажилтнаа одоо өөрийнхөө мэдж байгаа ажлыг ингээд зөвлөх юм бол чи яг тэр хэмжээгээрээ бас илүү хөгжнөө дахиад чи илүү олж авнаа гэсэн тийм утга санаа агуулсан байсан. За тэгээд чадварлаг байдал гэдэг нь болохоор чи ингээд өөрөөсөө байнга илүү байнга хүсэж тэгэх юм бол чи тэр хэмжээгээр чи илүү хөгжинэ гэсэн одоо утга санаа бас агуулж ирсэн. За тэгээд манлал гэдэг нь болохоор одоо энэ номдэр болохоор бидний ядар альбом тушаал гэдэг огт хамаа байхгүй. Харин ямар ч байр суурьтай байсан одоо бусдад одоо эргээр нөлөө үзүүлэх одоо тухайн одоо компанид одоо хариуцлага хүлээх чадвартай байх гэсэн одоо тийм одоо зүйлсүүдийг энэ ном дээр ярьж байгаа. За тэгээд бас хамгийн таалагдсан ном дээр юм болохоор энэ одоо зохиолч бидний хэлэх гээдсэн зүйл болохоор одоо ерөөхдөө хүн бүр малаалагч болж чадна гэж хэлж байгаа. За энэ одоо энэ ийм болохын тулд одоо бид нар юун дээр анхаарч одоо ажиллах хэрэгтэй гэхээр өөрийн ажилдаа одоо шилтгэн бай. Яг өөрт одоо эхний ээлжинд өөрт одоо ноогц одоо бидний ярьдаг нэг ажил одоо ажил байдлын тодорхойлолт төр бичигдсэн байгаа зүйлээ би одоо эхний ээлжинд зүгээр л уртгаа төгсгийгээ сурчгаал гэж ингэж хэлээд байгаа юм. За тэгээд дараагийн бид нараас анхаарах зүйлээр санаачлагтай бай. Идэвхтэй бай. За аливаа ажилд одоо тий хойшин суугаад ахгүй ингээд санаачлагтай байх тусмаа би илүү хөгжнөө гэдгийг одоо энэ зохиолч маань хэлээд байгаамаа. За тэгээ бас маш нэг чухал зүйлсийг бас дурдсан байгаа. Хүмүүстэй зөв харилцаа үүсгэх. Тэр одоо этикийг одоо өөртөө суулга. Даварж болохгүй тий одоо бусдаас суралцаад одоо бусадтаас илдэг харилцаа бай, зарчимч бай гэсэн гой зүйлсүүдийг бас дурдж байгаа. За тэгээ хамгийн чухал одоо нөгөө нэг өмнөх намтай ч гэсэн адилхан одоо өөрийгөө хөгжүүл гэсэн одоо мессеж бас аягүй хөгжүүлээ. За тэгээ өөрчлөлтөнд бэлэн бай. Өөрийнхөө комфорт зоныг одоо солиход одоо бэлэн бай. Өөрчлөлтөнд одоо хүн орснороо яг тэр хэмжээгээр хүн хөгждөг байгаа гэсэн одоо утга санааг энэ ном дээр төлхөө гэсэн бэлээ. За тэгээ хамгийн бас аягүй чухал зүйл бол хариуцлага хүлээх одоо чадвартай гэж аахгүй. Тэгээ хариуцлага хүлээ гэдэг нь одоо хариуцлага хүн хүлээгээд ингээд хүлээх одоо хэмжээнд байх юм бол тэр хүн өөрийнхөө ажлыг одоо тэр хэмжээнд маш сайн гүйцэтгэл гэж одоо санаа одоо агуулдаг. За тэгээд бас энэ дээр болохоор хөөхөн гоё
кейсүүд яригдчихсэн. Одоо ингээд хамт ажиллаж байгаа хүнийхээ одоо хийж байгаа альва зүйлийг гоё дэмжчихье тий одоо тэр хүн татаачдуудад бити хандж одоо гэсэн гой одоо юмнуудыг одоо хүсэл эрмэлзлийг одоо өөртөө төрүүл тэр хүндээч төрүүл одоо хамтдаа одоо хөгжлөсөн гой санаануудыг хэлж илээ. За ингээ анхаарал хандуулсанд баярлалаа.